За жишээ бодлого авч үзье. За жишээ бодлого маань бол ямар вэ гэхээр ийм пүрш байгаа. Пүршнээс ямар нэгэн ааш өндөрт байгаа 0.5 кг-аас битийг 50 байгаа байдлаас нунгана. За эндээс орчуулъя. 0.5 кг-аас битийг 50 одоо термост ороог байгаа пүршнээс ааш өндөрт байрлуулжээ. За энэ битийг унгасан тохиолдолд пүрш маань 0.1 м-т зайд шахагдсан бол за тэгээд пүршний хатан 400 ньютоныг хоохон метр бол энэ ааш зайг олж байна. За аашийг олох юм. За тэгэхээр энэ анх бол 50 байсан. За энийг ингээд унгах юм бол урд нь бол яг үгээр алхуур ихсэн. За тэгэхээр энд очих үед бол тодорхой хурдтай энэ пүршийг шахаж эхэлнэ. За тэгэхээр энэ пүрш маань бол тодорхой зайд явсаар байгаа шахагдаад тодорхой нэг зайд очиод зогсно. За энэ зай нь болохоор 0.1 м. За тэгвэл бид энийг ямар нэгэн АЦ-ийг за энэ шахагдсан энэ цэгийг би Б цэг гэж нэрлэе. За тэгвэл АЦ-ийн энерги маань юу юм бэ гэж. АЦ-ийн энерги. За тэгвэл эндээс хэдүүлээ ЕА гэх. За энд бол юу байгаа юм гэхээр энд бол анх 50 байсан учраас АЦ-ийн кинетик энерги маань энэ бол 0. За тэгвэл энд Б цэгтэй харьцангуй өндрийг тооцох юм бол Б цэгтэй харьцангуй өндрийг тооцох юм бол потенциал энерги байгаа. mg h нэмэх нь 0.1 м. Юу гэхээр Б цэгтэй харьцангуй нэг бичиж байгаа. Б цэгээс дээшээ өндрийг тооцно. За тэгэх юм бол Б энэ өндрийг тооцоод дахиад энэ h өндрийг тооцно гэдэг нь энэ бол потенциал энерги нь болно гэсэн үг. EPA. АЦ-ийн потенциал энерги. За энэ бол пүрш шахагдаагүй байна. За тэгвэл пүршний уян харимхай энерги нь энд 0 байгаа гэсэн үг. За тэгвэл ерөөсөө АЦ-т бол ганцхан энэ потенциал энерги байна гэсэн үг. За тэгвэл АЦ-ийн энерги маань ганцхан потенциал энерги байна. За тэр нь mg h нэмэх нь 0.1 м. За энэ дээр нэг хаалтаа. За тэгвэл энд Б цэгт очив. Б цэгийн энерги маань юу вэ? Б цэгт маань энд хамгийн их шахалтанд очоод пүрш одоо эндээс хойш бол хурдтал багасаад за тэгээд эргээд хурдтал эсрэг шигэлтэй болгоод энд очингууд яг үгээр пүрш бол хамгийн ихтэй шахагдана. За хэдүүлээ ингэ пүрш байна гэж үтээ. За энд бол яг анх бол тодорхой хурдтай мөргөн. За дараа мөргсөний дараа тодорхой хэмжээнд шахагдаад ирэнгүүт хурд бол багасаж эхэлнэ. За тэгээд багасаж эхлээд яагаад багасж эхэлж байгаа юм бэ гэхээр эсрэг чиглэлтэй хурдтал үүсэж эхэлж байна. За тэгж хурдтал үүссээр хагаад эсрэг чиглэлтэй хурдтал үүсэж хагаад за эхлээд шууд хурдтал бол эсрэг чиглэлтэй үүсэхгүй. Яагаад тэгэхээр энийг хэдүүлээ. Сайн эхлээд ойлгох гэх юм. За би энийг ингээ зөвхөн нэг тодорхой m мастай бит ингээд энэ пүршин дээр алгуурхан тавья. Алгуурхан тавихад бол энэ зайд буюу mg за ийшээгээ эсрэг чиглэлтэй пүрш хагцсан учраас kx гэсэн хүчээр түлхэн буяа. За тэгвэл энэ зай хүртэл юу болох вэ гэхээр mg нэг kx нь бага байна. Тэгэхээр бол энд бол үргэлж яг энэ цэг хүртэл хурдтал бол доошоо байна. Гэхдээ хурдтал анхны тохиолдолд их дараагийн тохиолдолд яг үгээр хурдтал нь багасж эхэлнэ. За тэгээд энд очингууд хурдтал тэг болно гэсэн үг. Хурдтал тэг болно. За хурдтал тэг болонгууд энд А0 болчихно. За энээс цаашгаа юу болох вэ гэхээр энд болохоор 50 ба зүгээр алгуурхан тавих. Тэрнээс биш анх бол хурдтай унж байгаа учраас энэ бол тодорхой хэмжээний цаашгаа шахагдана. Буюу эсрэг чиглэлтэй хурдтал үүсч эхэлнэ. Хурдтал эсрэг чиглэлтэй үүсч эхлээд тэгээд бүр энэ зайд очингууд хурдтал хамгийн ихтэй тулна. Тэр үед энэ нөхрийн хурд нь тэг болно гэсэн үг.
За тэгвэл хурд тэг болох үед энд юу болох вэ гэхээр кинетик энерги маань за кинетик BC-ийн кинетик энерги маань 0 болно. За энд харьцангуй потенциал энерги бол mg 0 болно. Яг тэгэхээр А шундраг нь BC-тэй харьцангуй бичиж байгаа. Тэгвэл энэ потенциал энерги тэг болно. За энд бол уян харимхай энерги байна. Уян харимхай энерги. За энэ уян харимхай энерги маань юу болох вэ гэхээр K X-ийн квадратыг хуваах нь 2 болно. За тэгвэл энэ энерги маань ерөөсөө энэ энергитэй тэнцэнэ гэсэн үг. За тэгвэл эндээс тэрчлээ бичих юм бол mg h дээр нэмэх нь 0.1 м тэнцүү kx-ийн квадрат хуваах нь 2. X гэдэг нь юу юм бэ гэхээр энэ түвшний шахагдсан урт хэмжээ. Тэгэхээр бидэрт x гэдэг маань 0.1 м байна гэсэн үг. 0.1 м. Энд бол бас x байна гэсэн үг. Шахагдсан урт хэмжээ. За тэгэх юм бол эндээс юу болж байгаа вэ гэхээр эндээс хаашаа болно. За тэгвэл g хэмжигдэх юм маань өөдөө гараад хуваах болно. За тэгэх юм бол kx-ийн квадратыг хуваах нь 2 mg. За тэгээд хасах нь 0.1 м гэх юм бол бидний хувьд хааш гарч ирнэ гэсэн үг. За эндээс k нь бол өгөгдсөн. K бол юу өгөгдсөн бэ гэхээр 400 ньютоныг хуваах нь метр. 400 ньютоныг хуваах нь метр. За x нь болохоор x нь 0.1 метрийн квадрат хуваах нь 2 m нь болохоор 0.5 кг үржих нь 10 м/сек квадратаар тооцно. Сум 0.1 м. За эндээс ингээ бодох юм бол 400 үржих нь 0.1 квадрат хуваах нь 2 хуваах нь 0.5. За эндээс 0.4 м гарч ирж байна. Эндээс 0.4 м. 0.4-өөс 0.1 гасах юм бол энэ нь 0.3 м байна гэж үзнэ. 0.3 м өндрөөс унагчээ.